За, сонсон мэсэг байна уу? Оо. Сайн уу? Ано байна. Амралтын өдөр болж байгааг далимдуулаад өнөөдөр хідүүлээ. Амттай, тэгтээ маш амархан нэг солонгос хоол хийж идцгээе. Хэрэв миний Instagram хаягийг дагдаг бол өмнө нь энэ зургийг харж исэн байж магадгүй. Тэгэхээр өнөөдөр хідүүлээ энэ зурган дээр байгаа сонсон бяслагтай, халуун ногоотой дахин ам ах хийж идцгээх болно. Тэгэхээр яг энд зориулаад энэ хоол хийхийн тулд би өчигдөр E-Mart Mall-оос бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх зарим зүйлсээ захицсан. Тэгэхээр юу авснаа харуулъя. Тэгэхээр хамгийн гол юмнуудын нэг нь бол энэ догбуги байгаа. Догбуги дотроо нөө янз бүр байгаад байдаг штэ. Хэрцсэн буюу sliced эсвэл tubular буюу ийм цилиндр хэлбэртэй гэдэг. Аль нь бол энэ дээр байд юм бэлээ. Энэний хувьд бол tubular буюу цилиндр хэлбэртэйг нь бол хэрэглэхээр сонгосон. Хэрэг өмнө нь cheese bulldog гэдчихсэн бол дандаа тэр хэлбэртэйг ашигладаг юм байлээ. Энэс энэ том хэмжээтэй нь 1 кг, энэс жижигхэн бас байдаг юм байлээ. Би адил энэ видеоны доор тайлбарт холбогдсон байх болно шүү. Тэгэхээр догбуги ашиглана. Махан амтлахын тулд булгогийн маринад авсан. Энэ бол яг нүүрэн дээрээ болохоор pork bulgogi маринад буюу гахаа махны халуун ногоотой амтлагч гэсэн байгаа ч гэсэндээ би яг cheese bulldog-ны recipe буюу жорыг нь хайгаад үзэхээр дандаа яг энэ pork bulgogi гэдэг хийдэг тийм журнууд байгаа дэлээ. Тэгэхээр хэдийгээр энэ гахаа махных гэж нэрлсэн боловч bulgogi амтлагч мөн л юм чинь энийг ашиглана. За тэгээд өөр нэг гоё юм олсон нь энэ mixed greens гэсэн байсан холимог будаа юм бэлээ. Янз бүрийн будаанууд багтцсан. Төрөл бүрээр орж ирсэн. Эндээ ванду хүртэл явж ирсэн. Тэгээд надад хамгийн гой санагдсан юм нь энэ нөгөө гой солонгос хоолнууд дээр байгаад байдаг хар будаа байдаг штэ. Тэрийг хүртэл ашигласан юм бэлээ. Тэгэхээр хоол боловсруулах хэрэгтэнд ч гэсэндээ их сайн тусах байх гэж бодож байна. Дан цагаан будаа эзнээс mixed greens буюу иймэрхүү холимог будаа ашиглаж өнөөдөр хоол хий гэж бодлоо. Яг өнөөдөр энэс ашиглана. Энэ будааг нэлээд удаа ашиглах нь гарцаагүй. Юу л энэ чинь 4 кг билүү? 4 кг их. Би одоо энийг нэлээд удаа хэрэглэх байх уу? За тэгээ будаага амтлах зорилгоор энэ чи ottogi rice гэдэг ийм амтлагчл авсан. Янз бүрийн будаа бол амталж болт юм бэлээ. Бэлэн болцсон цагаан будаан дээр зүгээр хольж жогоод амталцсан ч болно. Эсвэл fried rice хийж байгаа юм шиг хайрлын тавган дээр ч гэсэндээ будаага шарж байгаа дээр нь хийж болдог. Kimbap бид нар янз бүрийн будаал амталж болдог юм бэлээ. Тэгэхээр гой амтай байх үүднээс ottogi rice бас байна. Нэмээд үрсэн моцарелла бяцлаг томороо зүгээр бэлэн юм цул бяцлаг байдаг ч гэсэндээ би зүгээр үрснийг нь бэлэн үрцнийг нь аваад бэлтгэлээ. Уг нь бол цаанаасаа хийхдээ янз бүрийн ногоонууд бол хийдэг юм бэлээ л дээ. Лувон ч юм уу ихэд өөр тийм үндэслэг ногоонууд бол хийдэг. Би болохоор илүү ногоо хий гэж бодоод E-Mart-аас бууц авсан. Бууцаатай тэр болгон хийгээд байдаг байх те. Би бууцаатай хийж та нар бууцаагүй хийсэн ч болно. Ямар ч ногоо хийж болно. Ер нь юу ч хийж болно. Айгу амархан хоол хэлээ. За тэгээд үндсэн мах нь бол дахианы мах. Би урьдчлаад хөлдөөгчн дотроо ингээд нөгөө бүх хоньны мөчүүдийг шулаад яснаас нь салгаад нэгээр нь ингээд уут натар хийгээд хөлдөөгчдөг байхгүй юу. Тэгээд трийгээ гаргаад гисгч дараа нь ингээд хоол хийхэд айгу эвтэйхэн байдаг болохоор миний арга барил нэг юмрхүү уутанд нэгээр нь хийгээд ууталчаар нэг бодлын хөргөшийн нөгөө freezer burn гэдэг үлээ. Тийм баха. Тийм хамаг шимс шүүс нь алга болоод идэггүй санагдаг. Дээрээс нь ууталцсан учраас хоорондоо наалтахгүй чигжилж болдог. За. Хоолоо эцгээе. Эхлээд будаага агшаа. Будаага агшааж байх хооронд маха бэлдээ. Гисгээс нь дахианы маха bite size гэдэг юм жижигэн болгож хэрчээд тэгээд соусондоо дэвтээж маринадлна.
Гоё ирж байна. За. Хамаар. Нэг хоолны албаг. 2 хоолны албаг. 3 хоолны албаг. За нэг мөчөнд 2 хоолны албаг гэж бодоод 4 хоолны албаг гэж. Хоолны халбаг булгогийн соус ихэд нэг иймэрхүү болж байна. Тэгэхээр жоохон будаага агштал хэсэг маринадалж. Ингээд мэрхий. A few moments later. Будаа маань бараг болж байна. Тэгэхээр хэдүүлээ махаа шарцгаая. Хэрэв таад байдаг бол иймэрхүү өндөр шарах зориулттай харин тагнууд өгдөг штэ. Ийм хайрлан тавг ашиглачаарай. Миний хувьд яг энэ айгу ихтэйхэн яг тэр cheese булдакийг хийгээд айгу тохиромжтой сав шиг надад санагдсан. Тэгээд энэ дээрээ болгочоод энэ дээрээсээ үйлчлэн яг энэ хайруулын тавгтайгаа serve хийчихнэ. Айгу амар. Энэ чинь 16 см-ийн диаметртэй тавг байна. Гэхдээ мэдээж ямар ч хайруулын тавг ашиглаж болно. Байгаал хэрэгэлж. Догбугийг бэлдээ. Тэгэхээр яг үндсэн яг дан хоолны хэрэгснэд гол юм нь догбуги биш учраас би хэдий 2 хүний порцоор хийж байгаарсан 1 порцоор бэлтжээ гэж бодож байна. Ойролцоогоор 156 грамм авчлаа. Ийм их юм. Бууцаа өөр айгуу том хэмжээтэй байгаа ч гэсэн ингээ халаад болоод ирэхлээрээ жижигэрчдэг. Тэгэхээр түрүү нь ингээд хайлж асарах гээд байсан юм одоо ингээд жижигээр барин хэмжигдэхгүй болчихж байгаа үстэй. Энэ хооронд хэдүүлээ будаага бэлдээ. Ваа! Pink rice болсон байж тээ. Ягаан бодоо болсон ч амар гоё яана. Тэрс хийж гэртээ ягаан бодоо хийж үзэж байгаагүй mixed grain авчин тэр нь гоё юм байна. Барыг энэс их шаардлага байх нь. Нэг аяганд нэг уулыг хийж байна. Окей. Хутах зорилгоор жоохон том аяганд хийгээд үзье. За тэгээд энэ жижигкнийг нь бас хийгээрэй гэнэ. Нэг аяны артал дээр. Энэ соус уултай. Ottogi sesame oil.
Sesame чинь гүнжтийн үр. Гүнжтийн үрийн тос, гүнжтийн тос. гэж хэлэх юм байна. Оо, nice. Одоо хамгийн кайфтай хэсэг. Моцареллагаа дээр нь хийж үзье. Яг голоор нь явуулчих хэрэгтэй юм байна лээ. Галаа нэрээ зөвлөлөөрэй. Эхлээд аяа одоо халуун өндөр гал дээр байсан бол одоо гүн зэрэг зөвлөн дүү гал дээр. Тэгээд ясалгаа өөрөө хайлах боломжтой. Яа, үснэрээ. Эсвэл хийж болно. Хэрэг юм бэ? Wow, excited. Buddha. Very nice. 자, 손수 미스 байна уу? Wow. Yandı. 이제 떡볶이 많아. 먹어야 돼. 와우. Финик тэр болгон хоол хийгээд идэггүй болохоор хийсэн хоол маань амар амттай болоход айгүй дуртай. Тэгээ айгүй амархан хоол байлаа. Та нар ч гэсэндээ харахад айгүй амархан санагдсан байх. Зүгээр л хамаг юмыг мэдрэмжээрээ ингээл явчихад амар гоё юм царайлаг гоё хоол гараад ирлээ. Тэгэхээр би энэ хоолыг бэлтгэхэд ашигласан бүх зүйлээ доор видеоны доор тайлбар хэсэгт e-mart молоос хоол бичгийг ороод өөрийнхөө сагсандаа хийгээд хүргүүлэн авах боломжтой юм байлээ шүү. Үнгүү хүргүүлдэг. Гэхдээ захиалга хийхдээ өмнөх өдөр нь бол хийж байгаарай. Өмнөх өдөр нь хийчихэд маргааш нь өглөөнийх нь хүргэлтээр хүргээд өгчдөг юм байлээ. Тэгэхээр энэ видеог би 5 өдөр нийтлэе гэж бодож байгаа. Тэгэхээр 5 дахь өдөр төө нийтлэгдчих юм бол магадгүй оройно бүх орцуудад захиад хагасааны өглөө гоё ийм хоол хийж эзэцгээгээрэй. Вау. Нөгөөсөө 2 хүний порцоор хийсэн болохоор би угаасаа энэ талыг авч явахаас аргагүй болох юм байна. Холны будаа амар гоё юм бэ.